10 дугаар өрөө үзүүлж байна. Суслангийн нууц. Зоголыг үтсэн Сумын Язар. Дуу оруулсан 10 дугаар өрөө Менсү. Сун дундаа орж оюутан сурагчдын амралтын хугацааны тал нь хэдийн өнгөрчээ. Хотын төвөөр хүмүүс холхилдож хүүхдүүд шуугилдан хөөцөлдөн гүйлдэх байдаг л нэг суны орой Дөлгөөн найзууд руугаа чад үчлээ. Дөлгөөн "Загайс бэлмэстэй. Отко обибр маргааш өглөө хүлээж дэсэхгүй нэ." Батук "За чи хөөрчиж өглөө унтаа тоцорчвоо." Заяа "Ха? Та хоёр ялгараад ах юм байхгүй шүү." Гэх мэтээр найзуудын групп чатын мэдээлэл хангинана. Эдгээр залуу саяхан л 10 жилдээ гүйлдэж байсан балжирхан жаалууд байсан бол одоо хэдийн 4-р курст орох гээд хүлээжвөө оюутнууд болцоожээ. Дод нь хэдээрээ нийлэн бүлэг үүсгэж одоо хүртэл ойрхон хайзалсаар яваа 6 залуус нэгэн сонирхолтой санаа гарган олонхон дэмжиж нэг газрыг зөвлөх болсноо нин. Зуны урд өдрүүдэд хийх байхаа олж ядсан залуус уйдаага гаргахаар нэгэн орхигдсан балгасыг зорих санааг анх Дөлгөөн гаргажээ. Бусд нь ч үүнийг эсэргүүцсэнгүй. Яг сонирхолтой л очиж үзье гэх зэргээр дэмж эцгээсэн аж. Тэдний энэ удаагийн аялалд Дөлгөөн, Отко, Батук, Заяа, Намуу нар явахаар нэгдсэн бөгөөд хэдий хамт явахыг хүссэн ч гэрийнхэнтэйгээ хөдөө явахаар дайжлагдсан Чөдрөөг их залуул нэгдэж чадсангүй. Чөдрөөгийн би ч гэсэн явмаар л байна гэсэн чатны сүүлчийн мессежл хэсэг хугацаанд бүгдийн нүдэнд туссан ч хинч дахин яриа өрнүүлсэнгүй. Маргааш өглөө хот дөнгөж сэрж байсан ч энэ хэд аль хэдийн хөдөлгөөнд оржээ. Дамжгэлсэн газартаа цуглахад Отко хамгийн дөрөнд ирсэн байв. Машины капот дээр налан зогсож гараа халаасандаа хийж гисэн нилээд Петр зогсож байгаа харагдана. "Хөө, чи бүр унтаагүй юм шүү" гэж Бату гэрэнгүүтээ асуулаа. "Унтаагүй" гэж Отко энэмсэглээд "Сонирхолтой юм хийх гэж байхад унтаж яадаг юм" гэх мэтээр ярилцсан зогсдлуудалгүй Дөлгөөн, Заяа, Намуу нар ирцгээв. Намуу баг зэрэг дуугүй бодлогоширсан байдалтай харагдана. Тэр уг нь хамгийн бага ярьдаг нь биш ч өнөөдөр нэг л өөр. "За, бүгд ирцгээсэн үү?" гэж Дөлгөөн асуув. Тийм ээ. За юу л да" гэхэд Откогийн ааваасаа гуйн байж авсан хөөчин жип өдөлгөө хөдөлж хотын замаар цогоохон урагшиллаа. Эхэндээ бүх зүйл хэв юм байв. Өгжим дуугарч, хэнэгний чангаар дулж, нөгөө нь шоолж инээж, энгийн аяллаа уур амьсгал ноёлж байлаа. Гэвч хотын төвөөс холдох тусам орчин аажмаар өөрчлөгдөнө. Өндөр барилгууд багасч, оронд нь гэр хороол, дараа нь бүр задгаатал, цаашлаад уул сарагдаж эхэлв. Сүлжээ тасалдаж эхлэхэд хэн нэг нь за сүлжээ байхгүй" гэж хэлв. "Одоо хэрэггүй штэ. Яг одоо л удасгүй амьдрах цаг" гэж босдыгаа уриалангуй байдлаар Отко хамнын цааш элдвийг ярилцсаар замаа хорооно. Энэ хэсэг явсаар найзууд ч газрын зураг болон локейшн дээрх заалтыг даган явсаар замаас саллаа. Зам нилээдгүй бартаатай болж эхлэв. Машин тунсалгаан шороон замаар явж хаяа нэг чулуун дээгүүр гарахад дотор сууж байгаа хүмүүсийг баг зэрэг шидэх мэт болно. Намуу дуугаан хураан цанхоор ширцээр явдал "Чи зүгээр үү?" гэж Заяа асуув. "Зүгээрээ. Найз нь жаахан юм бодоод" гэж Намуу хариулахад дуу нь итгэлгүй сонсогдов. "За, юу болсон бэ? Найзтай хэлж" гэж Заяаг асуувал тэр хэсэг дуугүй байснаа. "Би өчигдөр нэг юм унссан." За, юу унссан?" "Энэ газар зүгээр нэг орхигдсан газар биш юм байна лээ" гэж хэлэхдээ зэрэгцсэн энэ хоёрын ярианд дуугүйхэн анхаарал хандуулж байсан бусд нь ч нам гүн болов. Отко энэмсэглэн "За, хэллээ дээ" гэвэл наман үргэлжлүүлв. "Өмнө хүүхдийн туслан байсан. Гэхдээ олон хүүхэд алга болсон гэсэн.
Тэгээд яриаг нь данслан Батук за тиймэрхүү яриа хаасаагүй байдэн штэ. Үгүй ингийн биш. Болтохгүй. Бүр огт олдоогүй болохоор нь хэрийг нь хааж байсан гэсэн. Намууны энэ нэрийг сонсоод хинч шууд хариулсангүй. Бүгд л ямар нэг таагүй зүйл бодцоон чимээгүй олцооход аялыг эхлүүлсэн дөлгөөн. За альвэ өнгөрсөн бол өнгөрсөн штэ гайс. Тэглээж наад явдал чинь бүр хаа байсан 30 жилийн өмнөх явдал. Хэдүүлээ зүгээр л тэнд очиж хаягдсан байгууламжаар явж өөрсдийнхөө влог бичлэгт оруулаад буцна. Энэ нь бидэнд хөгжилтэй бас ашигтай байна гэж би амлая. Гэх ярианаас нь үзэхэд эдгээр залуус сошиал сүлжээнд өөрсдийн нөхөрлийн талаар бичлэг хийдэг нилээдгүй хандлттай блогерууд болох нь мэдэгдэнэ. Долгооны үг яриа нь хүн бүрийг сэргээх шиг л болов. Одко хөгжмөө чангалан хурдаа нэмж бусдын царайнд ч үйл ялыг Мишель тодроод ирв. Эн цаг гаруй явсны дараа тэд нэг жижиг сөөрөнгийн захад хүрэв. Эдхэн байшин, хөөчн дэлгүр, тоос шорон дарагдсан хашаанууд. Машин зогсоход орчин нэг л хит нам хүм санагдав. За, зам асуугаад явъя гэж дөлгөөн хэлв. Тэд дэлгүрлөө орлоо. Додор нь ганцхан настай өвгөн сон. Тэднийг орж ирэхэд өвгөн удаан харж байснаа. Юу хайж яваа хүмүүс вэ? Гэж асуулаа. Дөлгөөн сайн байна уу та? Бид нэр харин хуучны нөхөрлөл цусланг зорж яваа юм аа. Тэр хуучны цуслан хаана үдийг та мэдэх үү? Гэвэл өвгөн шууд хариулсангүй. Харин аажмаар та нар тийшээ явж болохгүй. Гэхэд заяа инээмсэглэн юу яагаад вэ өвөө? Гэхэд өвгөн тэднийг бүгдийг нь ээлжлэн хараад тэндээс буцаж ирдгүм. Эн хэлэхэд хүн бүрийн царай бараагаад ирэв. Өвгний энэ үг орчныг бүрж хүнд болголоо. Батук өвөө бид зүгээр очиж үзчихэд л буцна. Элдв дими буруу зүйл хийж уул ус тогшруулахгүй. Гэхэд зүгээр ч очдог газар биш. Гэд өөр юм хэлсэнгүй. Тэр хэсэг чимээгүй байснаа. Нэгэнд явна гэдэг байгаа бол яа гэх вэ? Та нарт бас хэрэг зэрэг байдаг л байлгүй. Хэрвээ буруу санагдвал эргэж харалгүй буцаарай. Гэж хэлээд газрын зураг дээрээс тодорхой зааж өгөөд үлдэхдээ урдаар санаа алдна. Тэд дахин самд гарлаа. Одоо хинч чанга дуугаар ярьсангүй. Машины доторх уур амьсгал өөрчлөгдсөн байв. Гэнэт намун "Цогс" гэж шивнэх шахам хэлв. Юу вэ? Яава? Тэнд хартаа. Самын хажууд моддын дунд нэг зүйл зогсож байна. Хүн шиг гэхдээ хөдөлгөөнгүй. Машины гэрэлдэх хэсэг харагдаад өнөөх зүйл дараа нь алга болов. Харсан уу? Гэж намун асуулаа. Хинч шууд хариулсангүй. Гэхдээ бүгд харсан. Одолгүй тэдний өмнө том төмөр хаалга гарч ирв. Зэвэрч муудсан дээр нь бүдэгхэн бичиг. Хөөхтийн цуслан. Хаалга хаг сонгорхой. Салхи байхгүй хэрнээ хайж ухан савлаж байлаа. Машин зогсоход хинч буусангүй. Дөлгөөн "За, бид ирчлээ. Аль орцгоё. Та нар чинь машин дотроос харж хаад буцахгүйг үздэй." Одко инээмсэглэн "Буцах уу?" гэхэд хинч хариулсангүй. Батук гүнзгий амьсгаа аваад "Орцгоё." Машин аажмаар хаалгыг давлаа. Тэр агшинд хаалга тэдний ард өөрөө хаагдах мэд зөөлөн дуугарч харагдав. Намун огц мэргэж хараад "Та нар сонсов уу?" гэхэд хэн ч юу ч хэлсэнгүй. Гэхдээ бас л бүгд сонссон. Үнэн дээр нэг айлахыг хүсээгүүдээ хэн ч сүртэй зүйл мэдээр хүлээж авсангүй. Машин урагшилсаар балгал сулсан байшингуудын дунд орж ирэв. Зонх нь хагарсан, хаалга нь салхинд савлсан. Хаа сайг ургасан зэрлэг өвс. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энд салхи бараг мэдрэгдэхгүй.
Гэтэл нэг байшингийн хаалга айжуухан өөрөө онгойж байх юм. Үүнийг харсан залуус ч баг зэрэг балмагдан бүгд аниргүй давтав. Тэр мөчөд хэн ч юу ч хэрсэнгүй. Залуусын харц айжуухан онгойж буй өнөөх байшингийн хаалган дээр догтсон хэвээр. Хаалга ямар ч салхигүй байхад удаанаар яг л хэн нэгэн дотроос нь дадаж байгаа мэт дуугарсаар нээгдэв. Зэвэрсэн угсны чимээ намгүм орчинд хэд тод сонсогдож хүмбүрийн ар нуруугаар хүүтдэв. Энэ явдал хүмбүрийг айц давтуулж яахаа мэдэхгүй тулгамдан зогссон бусдыг арсан одко хамгийн түрүүнд байдлыг намжаан хөөх яг кино шиг юм болчлаа шүү те гэж хэлсэн ч дуун өмнөгшгөө ихтгэлтэй сонсогдсонгүй. Бадууг машины цонхоор гадагш тонгойж салхич алга байхад яагаад ингэж онгойдог вэ? Гэвэл дөлгөөн камераа асаах гэж оролдов. Өглөөжин асуудалгүй ажиллаж байсан камер нь одоо асах гэж хэсэг гадснаа арайхийн дэлгэцэн асаав. Дүрсэн үл ялэг жирэлцэн. За хамаагүй бичээд авъя гэж тэр бовднаад камера өнөөх байшин руу чиглүүлв. Дэлгэцэн дээр балгас олсон байшин тодорхой. Харанхуй цонхнууд нь харанхуй нүд шиг харагдана. Камерын фокус байн өөрчлөгдөж дөрөс хэсэг бодгирснээ бутаж тодорно. Тэгтэл дэлгэцний хар талд байшингийн 2 дугаар давхрын хагархай цонхон дээр цагаан юм хөдөлсөн мэт харагдлаа. Дөлгөөн шууд камера доош болгов. Яасан бэ? Юу болсон? гэж заяаг асуухад юу ч камер гацчих шиг болоод гэж төгдрэн хэлээд дахин харахад цонхон дээр юу ч байсангүй. Бусд нь машинаас бууж эхлэв. Газар нойтон биш мөрдлөө өвснүүд нь хачин чийхтэй. Гутал шүрх бүрд сэр дуугарна. Аймата бөхөлдөө чимээгүү. Шууны дуучгүй. Намун машинаас хамгийн сүлд болоо. Тэр буухта хаалгаа дас хидл хаагаад эргэн тойрноо нэгэж өглөв. Нэг л эвгүй газар юм аа гэж хэлэхэд одко мөрөн дээр налгадаад одоо л хайгаад эхэлж байгаа юм уу гэхэд намун хариулсангүй. Дөлгөөн камера өргөн за гайс одоо official эхэлж байна шүү. Зуслангийн нууц блогийн хамгийн солиотой ил. Ийм хэлж байх үедээ дүүний хоолой орчинд нэг л хүндий цоорайдад сонсогдов. Бадуу гинэгээд цаа чи ихлэд эндээс амьд гарахаа одоо гэж тоглоомор хэлв. Тэд энэлцэн ч тэрийнэд удаан үргэлж илсэнгүй. Учир нь яг тэр үед байшингийн дотроос юм унах мэт тас хийсэн чимээ гарлаа. Бүгд зэрэг дуугүй болов. Одко үсаа юу хийсэн бэ? Муур юм уу? Энд муур байх уу? гэж заяаг хэлэхэд бас л хэн ч хариулсангүй. Тэд аажуухан ураг шалгав. Энэ үед бүгдийнх нь зүрх хүчтэй цохилж зармийнх нь гар жижирч байлаа. Хэрвээ ганц нэгэр байсан бол айлэрд буцаад зүгтх байсан биз. Агцхүү тавуулаа хамт байгаа нь л энэ их айдас төгшил зэргийг багчээсэн намдааж цааш явах зориг нэмж байлаа. Зуслангийн төв хэсэг нэлээд том ажээ. Хэд хэдэн байр, хоолны газар ултай, урд барилга, сагсны талбай бүр хуучин тайз хүртэл харагдана. Гэвч бүх зүйл хэтэрхий хөдөлгөөнгүй. Цаг хугацаа энд гадчихсан мэт. Сагсны төмөр цагрыг салхихгүй байхад үл ялыг савлаж байлаа. Намун өвнийг анзаараад хэсэг харснаа. Та нар тэрийг харж гин үү? Юуг? Цагрыг? Салхил үз. Салхи байхгүй юм штий. Гэж намууны хэлэхэд үнэхээр салхи байсангүй. Гэтэл сагсны тараа үл ялыг хөдөлсөөр байх юм. Яг энэ үеийг анзааран дөлгөөн зориуд хөгжилтэй өөр амьсгал гаргахыг хичээж. За, эхлээд байрнуудаар шалгая. Арай болохоос өмнө унтах газараа сонгоё
гэж хэлэхэд Одко энэ хоёр тахарт гарвал уулна гоё хийвтэй байна да. Гэхэд Батуугийн нэв. Ийм газарт юу ордог хүн жийл байх. Гэж ярилцаар тэд хамгийн ойр байх байр руу алхлаа. Хаалга нь аль хэдийн онгорхой болсон байв. Дотроос нь хууч, мод, чийг, тоостны үнэр хамар зоргино. Дөлгөөн удсныхаа гэрлийг асан төрүүлж орлоо. Шаал нь гიშгэх бүртээ тажигнан дуугарч, хан тааз нь хөгцсөн дидэгдсэн харагдана. Заяа хамраа дараад энд хүмүүс амьдарч ийсэн гэж бодохоор гэж хэлээд түүний ирээд асрав. Ханан дээр бүдэгхэн хүүхдийн зураг харагдана. Нар, үүл, инээж бүх хүүхдүүд. Гэхдээ зурагны дунд харангуйр ирээдсэн том дүрс байх бөгөөд яг юу болох нь мэддэхгүй. Намуун тэрийг ширдсээр энийг хүүхэд зурсан байна гэж байх уу? Гэхэд Батук за хүүхэд л байлгүй дээ. Гүй эн чинь гэд тэр үгээ дуусгаж чадсангүй. Дээд давхраас маш сулхан дуугарлаа. Яг хэн нэгэн алхсан мэт. Бүгд дээшээ гарав. Одко энд хүн байгаа юм шиг үстэй. Гэхэд дөлгөөн тийм бол бүр гоё контент байна штэ. Гэсэн ч тэр өөрөө ч итгэлгүй сонсогдож байлаа. Гэтэл дээд давхартай саяхан дуулсан чимээ дахиад дуулдав. Хоёр давхарт үнэхээр хэн нэгэн алхаж бөөмэд. Батук очиж үзэх үү? Гэхэд намуун шууд гүй юу ч байгаа юм бэлээ. Ер нь бүгдээр хин хаяллаа. Ингээд доосгол яасан бэ? Надад нэг л тохгүй санагдаад байна. Дээр нь хитрхи илт зүйлүүд тохиолдоод байна штэ. Яг л энд сүнс байгаа шүү гэж байгаа юм шиг. Та нар ч саянаас хойш зөндөөл анзаарсан биз дээ. Ингээд хоолой нь баг зэрэг жижигсэн янзтай хэлэх нь төвнийг айсныг илтгэнэ. Энэ үед бүгд түүн рүү харлаа. За найз, нэгэнд ирсэн юм чинь зорьсноо дуусгаад буцсан шүү. Бид олоолаа байна. Аим шин кинонууд дээр гардаг шиг салаад явчихгүй л байх толно өстэй. Гэж хэлэх дөлгөөний үгний араас шууд салгуулan Одко жуумалзаад. Тийм штэ. Хотын нэгэн хэвэн амьдралаас ганц хоёр өдөрч болдгоо холдоод адал явдал хай гэж л ирсэн мэдтэй. Тэрийгэж олчихсан мэтэл санагдчихэв. Минийз үнэхэр хайгаад байвал бидний яг дунд ороод явхад л болно штэ. Намуун баг зэрэг хайж бас эргэлцсэн харцаар түүн рүү харан хэсэг дуугүй зогсоход бүгд чимээгүй болчихсон түүнийг ажиглаж байлаа. Тэр юм хэллгүй аажуухан алхасаар хөвгүүдийнхэн голд орвол заяач түүний хараас хөдлөн хамт зогсов. Тэд энхүү учир зүгээ олцоод дээж гарахаар болов. Одко хамгийн дөрөнд алхлаа. Шат хуучирч муудсан тул гიშих бүртээ чанга дуу гарна. Дөлгөөн камера барьцаар араас нь дагав. Батуугч бас тэдэнтэй хамт нийлв. Заяа эргэлцсэн ч араас нь явлаа. Харин намуун хэсэг бодлуулан зогссоор. За найзуудаа та нар гарч үзчихээ дэрээ. Би энд байж байсан дээр юм шиг байна. Гэж хэлээд доод давхартай ганцаараа үлдэх болоход чи итгэлтэй байна уу? Ганцаараа харин ч амар биш үү? Хамт явцгаая л да. Гэгэд намуун өөрийн байр сууринд бат үлдэв. Харин заяа түүнд хань болж үлдэх гэсэн ч өөрөө ч бас дээр юу байгааг хармаар байсан тул тэдэнтэй хамт явлаа. Намуун ганцаараа үлдээд хэсэг хөдөлсөнгөө. Зүрхэн нэг л тав хүү зохилно. Яг тэр үед түүний баруун жихний хажууд маш сулхан хүүхдийн хоолой сонсогдов. Битгий гэх сулхан дуугаар намуун огцсон мэргэж харлаа. Хинч байсангүй. Түүний амьсгал дөрөгсөн. Нөгөө хэд аль хэдийн дээд давхарт гарцгааж бараанд асарсан байлаа. Намуун айсан хэдийч зориг гарган хинбэ? Юу вэ? Гэхэд орчин бүхэлдээ чимээгүй. Харин дээд давхраас инээлдэх чимээ сонсогдно. Найзууд нь ямар нэг юм ярьж байгаа л дээ. Намуун айжуухан хараг шалхав.
Тэгтэл шалны нөгөө үзүүрт жижигхэн сүүдрэг үг шиг болов. Яг жаахан хүүхэд шиг намхан зүйл. Намууны зүрх бүрч хурдан цохилж амьсгаан түрэг сэдрэв. Тэр хүчсэн чихтэй ширцээр сүүдрэг болон эргээд алах боллоо. Намуун шууд найзуудаа гэж чангаар дуудав. Юу вэ? Хэн бэ? Намаа нь гэсээр нөгөө хэдэн ч яаран гүйлдэв. Хэдэн секундын дараа тэд сандралцаар бууж ирэв. Одгоо маазран миний ганцаараа үлдсэн найзад юу болов? Сүнс харчаа юу? Гэвэл намуун ууртаагаар би үнэхээр нэг юм харсан. Юу харсан? Хүүхэд шиг жижиг юм. Гэхэд Одгоо санаа алдан. За, эхэллээ дээ. Гэтэл заяа намууны царайг хараад энэсэнгүү. Өчир нь намуун үнэхээр айсан харагдаж байлаа. Төлгөөн за тавьшраа. Магадгүй гэрлийн дуусгал байсан баг. Гэхэд намуун толгоос ихсрэв. Үгүй би хөдөлж байгааг нь харсан. Яг тэр үед хоёр давхраас бөмбөг өнгөрөх чимээ гарлаа. Бүгд зэрэг дээшээ харав. Чимээ шатны дээд талаас ирж байлаа. Удаанаар яг тэднэр өнгөрч бомэд. Тэгээд шатны орой дээр хуучин улаан бөмбөг гарч ирв. Ингээд бүгдийг нь царай бараагаад ирв. Маазраад байсан Одгоо чокондров. Бөмбөг аажуухан нэг шатууруудаа зогсов. Хинч хөдөлсөнгүй. Одгоо хүртэл энэ удаа инээсэнгүй. Батууг шивнэх янзтай. Тэр хин нэгэн байна да. Тэр мөчөд бөмбөг өөрөө дахиад өнгөрч эхлэв. Шат орууд нь доошсоор тэдний өмнө нэрээ зогсов. Намуун айжуухан арга шалгалаа. Бөмбөг дээр бүдэгхэн маркераар нэр бичсэн байв. Эрдэнэ. Заяа шимнэг шихамаа. Энэ хүүхдийн нэр юм биш үү? Гэхэд Дөлгөөн камера бөмбөг рүү чиглэв. Гэвч дэлгэцснээ гэнт жирэлцэж дараа нь бүрэн харлав. Навш. Тэр камераас ихсэрч үзсэн чи ацсангүй. Гадаагийн нэт хүчтэй юм унах шиг тасгийн чимээ бас гарлаа. Бүгд зочин иргэн харвал Одгоо хамгийн түрүүнд хаалга руу гүйж гарлаа. Машин гэж орилсоор гүвэл нөгөө хэд жараас нь угсган гарч ирв. Гадаа харанхуй арай өтгөрсөн мэт санагдана. Тэдний GP нэг дугуй хийн гарчихсан байлаа. Батуук юу вэ? Энэ дугуй түрүү зүгээр хийсэн мэт дээ. Одоо хагарчихсан байж тээ. Гэж хэлээд тэр гэрлээд уцгав. Дугуйны хажуудлыг урд хутгаар зүссэн мэдмөр байв. Үүнийг хараад бүгд л пал гэд явчихв. Заяа хин ингэдэг байна. Та нар тоглоод байгаа юм уу? Энэ чинь тиймч таатай санагдахгүй юм шүү. Гэхэд хинч хариулсангүй. Учир нь тэд бүгд хамт байсан. Өөр хүн байгаагүй. Эсвэл байсан уу? Намун орчныг ажиглаж байснаа гинэт хөшчихв. Та нар гэж хэлээд түүний харц ойр уу чиглэж байлаа. Моддын дунд хин нэгэн зогсож байв. Өндөр, туранхай, хөдлөг өнгө. Царай харагдахгүй. Одгоо шууд "Хой! Тэнд хэн байна?" гэж ойрлов. Хариу байсангүй. Дөлгөн удсныхаа гэрлийг тусгав. Гэрэл моддын дунд туслах мөчөд өнөөх дүрс алгавлав. Юу байна авш? Энэ яг юу болоод нь? Тэр навш хүн байсан уу эсвэл? Гэгээд заяа. Энэ тоглоом биш байна. Тоглоом биш. Тэднийг ингэж байхад Одгоо ууртаагаар хин нэгэн бид нар тоглоод байна. Магадгүй энд хүмүүс ирдэг байх. Гэхэд намуун маш удаанаараа "Үгүй. Тэгээд юу юм? Тэр хүн биш байсан." Энэ үгийг сонсоод бүгд дахин чимээгүй болов.
арай улам харанхуйлж байлаа. Тэд буцах уу үлдэх үү гэдгээ ярилцгаар машины хажууд тойрон зогсов. Отко нэг дугуугүй буцаж чадахгүй. Цаваа суугаач тээ. Байгаал та. Гэхдээ сольж дуусгаад улам бүр харанхуй бол. Тэглээж ийм нөхцөлд та нарын хинч тайван дугуй солиод зогсож чадахгүй үстэй. Гэхэд дөлгөн санаа алдав. Бадук өнөөдөр энд оноод өглөөр төдсөн дээр баг. Ийн хэлэхэд заяа тэр дарав. Юу? Энд үү? Өөр яах юм тэгэд? Намун тэр үед л ам нээлээ. Отко нэлээд бухимдсан янзтай. Тэгэд яах юм? Хагарахаа дугуйтай харанхууд уулын замаар явах юм уу? Наандаж төөрн үсттэй. Намун хариулсангүй. Гэхдээ дотор нь нэг л зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байлаа. Яг энэ мөчөд намууны жигэнд дахин нэг үл мэд хоолой. Яв. Гэхэн сонсогдов. Харин бусд нь сонсогдсонгүй. Тэр мөчөд цуслангийн төв талбай нөгөө үзүрээс маш бүдэгхэн хүүхдүүд туулах мэд чимээ сонсогдов. Нэг биш олоола. Хуучны хүүхдийн дуу шиг хасаас удаанаар дуулцаар тэдэн рүү ойртож бомэд.